Halkım bosuk alhaj orson анхны өдрөөс Хашхуу номин 2 бүжгэлсээр гадаа гинэт трактор тажигнан асаахад тэр 2 сая арслангийн өгөөг мэдээд гайхан бие биеэ харав. Төрийн шагналт урлагийн гавьяа зүтгэлтэн Балжин нэм найруулагчийн холын зэрэглийн дунд кино зохиолд бичсэн гар тэмдэглэл ийхүү дурайн. Дөчин 6 намар, 46 өвөл, 46 хавар, 46 зуны нар салхинд онгуулсан сургуулийн байшин. Номингийн холбооны байр зэрэглээ мэт дурсамжийн дотроос тороо хаваа. Ер нь анх энэ киног хийгээд ингэхт нь наад чи ер нь амжилттай болох юм уу да тий ер нь ийм уйтгартай болчих юм биш үү баг хүм ийм уйтгартай амьдрал тэр нэг говьд нэг ингээл нэг ингэснэг хаягдмал сум тэгэл одоо хөгжиг дэвчих нь мэдэгдэхгүй тэгэл нэг залуучууд очиод л тэнцээ тэрийг хөгжүүлэх гээд л тий одоо багш захирал болоод очдог. Тэгэхээр энэ үзэл суртал гэдэг юм маш их одоо нөлөөтэй байсан учраас тэр социализм, коммунизм байгуулж байгаа хүмүүсийн үзэл суртал тохирохгүй холын зэрэглэлийн дунд гэхэлэр юу өгүүлэх гээд байгаа юм та. Тэгээд нэрийн солихоос өөр аргагүй болоод зүгээр л энгийн одоо говийн зэрэглээ. Болохоор өөрөө тэрэнд их жоохон эмзэглэж ийсэн. Бидэрт хэлэхдээ ярихдаа тий холын зэрэглэлийн дунд гэхэлэр цаана нэг юм үлдээд байгаа үсттэй. Ингээд нэг цаана нэг юм өгүүлээд байгаа үсттэй гэж өөрөө тэр тий нэрнийхэн талаар ярьж исэн тэр зохиолынхаа нэрийг. Тэгээ одоо яах вэ нэгэнд говийн зэрэглээгээд тэр нэрээрээ хүмүүст ингээ хүртсэн юм гоё кино байна л да. Эдгэн хаалгаа ихийн хараа холбоо Хашхуу захирал одоо номинч үгүй, арсланч үгүй киноны натхуурт явж асан тэрэл замаараа явна. Асент найруулагч Ган Хуяг 2 дугаар нисгэгчийн дүрийг бүтээсэн гүрсэд нар сэтэрсэн дурсамжаа ийн өгүүлнэ. Үер уснаас болгоомжид Хүрмэн сонсож гин үү? Цаг агаарын урдчлан сэргийлэх мэдээ аваарай. Цаг агаарын урдчлан сэргийлэх мэдээ аваарай. Өнөө шин 1-2 дугаар бригадын нутгаар хүчтэй сайттай ширүүн бороо орно. Үер уснаас болгоомжид. Ямаа мөнгө хийх шүү. Шөнжингөө яа. Шинхэн одоо энэ чинь одоо нөгөө Мамын зөвдөгс. маргааш өгдөө цаашнаар болсон. Тэр ямаа. Тэр бидний гэрэхэд байсан нохоо тэр шүү дээ. Ганц нохоо өгсөн тэр бай. Дорцсон маань энэ явахаар. Ян тулзаата шарыг дуулдаг. Энэ цонхоор дуулдаг. 야로한 노태 야타게야네와다 야지나 우디다 요이 Дөнгөж буугаад ирсэн ч бол надад бол бас гоё байна. Яг л тэр оюун зэрлэг киночор 80 оны кино. Тэр үед чинь би ч одоо 5 настай хүүхэд байсан. Тэгээ одоо маш их сайхан дурсамж сэргижээд тэгээ одоо яг одоо миний хараад сууж байгаа энэ зүгт энэ үхэнд манай натурын гэрүүд байрладаг байсан. Энэ чада одоогоос 46 жилийн өмнө энэ говийн жижигхэн сойронд
Ярьж говийн зэрэглээ гэдэг киног хийхэд би одоо залуухан байж 2 дугаар нисгчийн ороод тоглож Арслантай Номинтой ашгүй захиралтай харьцаж байгаа хэсгүүд Номинд одоо таалагдахын тулд Номинг бас өөртөө илсүүлэхийн тулд янз бүрийн арга хэрэгжилж байгаа. За тэгээд алим өгөөд алим юм авахгүй болохтой зэрэг шарандан онгоцон дээрээс алим шидчихэд явж байгаа. Ийм кадрууд манай кинонд байдаг. Энэ кадруудад орохын тулд бас өөрөөсөө тэс өөр тийм мэрэгжилд тоглоно гэдэг бас л жижигч хүний нэг давааг давж байгаа юм л да. Яа. За ингэж 46 жилийн дараа сургуульд орж сургуульд орж ирж байна да. За таны өрөө яг аль байсан бэ? Энэ юу байсан? Асла хайла бүжиглээ. Би ямар бүжиглээ? Хаяад эндээ бүжиглээ л та. Бүжиглээ л та. Тэгвэл гуруулаа. Ерөн зүгээр ингээд энэ кинон дээр одоо хэдэн хэсэгт хэдэн хүний нэгэндээ энэгшиндас нэг ойлгох тэр ойлгосны үндсэн дээр өөрийнхөө сэтгэлийг буцаад татаж байгаа ийм эсгүүдлүүд байгаа шүү дээ. Одоо Номинд Арслан захирал ингээ энэ гороо нэг хөгжим сонсоо цайхан сууж байгаа. Тэгээд Арслан маань нөгөө хоёрын сайхан харьцааг ойлгоод хооронд нь хоёулангийн бүжиглүүлж орхичоод өөрөө Сэмхэн гараа явчихсан. Сэмхэн гараад явсны дараагаар тэр ширээн дээр нэг хөөрхөн янзаг байдаг. Энэ бол та хоёр бол энэ ари сэтгэл энэ янзаг шиг юм ариухан байгаа шүү гэсэн ийм илэрхийлж хэлсэн байгаа. Хэн ашгүй захирлууд захирлыг Арслан элдв янзаар одоо шоглож элдв янзаар манертай харьцаж байгаа ч гэсэн хамгийн сүүлд тэр эр хүний нэг сайхан гүндүүг зангаар хоорондоо үерхэж сайн нөхөр болж байгаа. Би манай ээж ярьжсэн нэг дурсамж энд ороод ирсэн чинь санагдлаа нөгөө говийн зэрэглээ кино анх ингээл кино театраар нээлт нь болол манай ээж аав хоёр очиод үзсэн чинь Номин захирал хоёрыг ингээд нөгөө үлдээчээд гарч ирэл нөгөө тракторынхаа гэрэлд уйлдаг хэсэг гарсан чинь ингээд нөгөө тэр кино үзсэн хүмүүс бүгд инээлцсэн гэж байгаа юм. Тэгсэн чинь манай ээж ингээд амар уйлсан гэсэн. Тэгсэн чинь манай аав амар гэртээр тэгж ирсэн. Ээжийг өстэй амар тоосгч. Чи хэрэг мундаг жүжигч юм биш үү? Бүх хүн инээж яхад чи ганцаараа уйлсан. Тэр бол миний яст яг үзэгчдийг уйлуулах гэж шигдгсэн тоглолт би тэгж хичээсэн гэж.
төрсөн өдрийн үзэгдэлч бол одоо манай киноны их тийм оргил хэсэг шүү дээ. Арслан одоо тракторынхаа өмнө очиод одоо тэгэл одоо нөгөө нулимсан гараад одоо юуныхаа автобусныхаа өмнө ингээд түшээ зогсчихсан уулаад одоо тэгж байгаа нэг тийм байдаг. Тэгээ тэрийг болохоор бас мөн энэ яг энэ жадган дотор натурынхаа гэрүүдийн баруухан талд авсан ийм би дорцсон буу найрагч энэ зургаа бол нэг 3 дүүбэл өөрөө хөрсөж байгаа шүү дээ. 3 янзаар ахуулна гэж байна. Яг нь жүжигчин бол нэг дүүблээ дахин давтаж чанарлуулахын төлөө авдаг байна. Дорцсон буу найрагч өөрөө хүслээрээ 3 дүүбэл өөрөө 3 янзаар тоглоно гэж байна. Энийг энэ зургаа ахуулсан байхгүй юу? Гуруула шал өөр орондоо өөр тий. Тэгэхээр жүжигчний авьяас тэнд л байдаг байхгүй юу? Захирлуу. Ашгүй. Энэ каноны үндсэн юу ч юм бол дөрцмөгийн дүр шүү дээ. Нутаг орондоо одоо ямар хайртай дуртай. Тэгээ яаж тэр одоо бүх юмыг амжуулдаг. Тэр хүн байхгүй бол одоо бас нөгөө тэр олон ажил хийдэг гэж ярьж байгаа шүү дээ. Ямар хүн суучваа гэсэн. Гагнуурчин, моторчин, тракторын жолооч тэнгүүд олон мэргэжил хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн энэ нутагтаа хэрэгтэй л байсан. Тэгээд дээрээс нь эндээс одоо өнгөс төрс нутгаас явж чадахгүй байх гэж. Боо яа гэдэг юм шиг болиё. Тэр хүний төрсөн нутаг гэдэг бол хүнд хамгийн чухал юм. Энэ эх орон энэ газар широо гэдэг чинь бидэнд хамгийн нандин юм энэ юм аа шүү дээ. Зүгээр үнийг амьдраад өнгөрөх биш. Энэ газар устаа цуга байж байгаа. Энэ үтэйгээ холбоотой байж байгаа. Тэрний дараа ч үеийн ахаа тэр газар широотой холбоотой. Энэ одоо хамгийн чухал юм чинь. Хөөе! Аслаа! Хүлээж бай! Эйдүү! Вэ би буя! Одоо! Ямар тэнийг ам тэмээч? Бидний одоо энэ газар широо эх орон гэдэг юм чинь хамгийн чухал юм байна шүү. Миний хоорон шиг сайхан орон алгаа гэж хүн хэлдэг чинь арга байхгүй их нутгаа газар ширooгаа хайрсан. Яаж биднээс одоо их газар өвдөж мэн өгсөн юм. Одоо тэр чинь өрн дарам болгож шин. Кино зураг авалт хийж байсан сургуулийн байшин өнөөдөр шороо тоосон дарагдаж Номингийн холбооны байр музей төдий болжээ. Тийм ээ. Тэр бүхэн өнөөдөр дурсамжийн музей болсон. Хашуу захирал энэ газарт хурсан бүх гунига өнөөдөр тайлах болно. Танд одоо тэр хашгүй багшийн дүрийг ер нь яаж өгсөн юм бэ? Хамгийн анхдаар шалган найруулагч өссөн юм уу? Ер нь яаж тав хүн пороо бодсон юм уу? Пороо ундарсан. Төгс сурвалж төгсөөд тэгэл тим каналны зураг яаж пороо авч яах гэл. Тэр үчиний пороо дууддаг байсан шүү дээ. Бүх жүжигчд. Бүгд л орно. Олон хүн орлоо. Тэгэл би тохирсон юм яагаас тэгэл. Сайхан ч нөө бас сайхан хамтаалантай байсан. Одоо эргээд тэгэл найзлагтай дурсах гэсэн. Сайхан л байл та. Дөрцөн муу гэдэг чинь хүрлээ гэдэг чинь таан дөрөв цэвэр утан тохоо ийл одоо сайхан гайхалтай сайхан хүмүүстэй хамтдаа тогсон даа би одоо л баярлж явдیں۔ Хэрвээ тэдний амьд мэд байсан бол бас сайхан байхгүй юу? Тэгээ яг одоо урхны оронд явцгаасан даа.
За энэ бол Бэлжин нэм найруулагч яг өөрийнхөө энэ говийн зэрэгтэй кино гэдэг зүйл энэ байгааг бол хэзээч бүтээл болохгүй. Одоо ч гэсэн залуучууд зохиол гэдэг зүйл ямар эрхэм мөн чанартай вэ гэдгийг сурамжуулгаад үлдээсэн ийм зүйл өөрийнх нь гар бичмэл байх шиг. Та энийг бас манай үзэгчдэд харуулаад тэгээ энэ дөрүүдийн тухай тэр Арслан гэдэг дүрийг бас олохдоо Өмгөө аймагт явж байгаад ингээ ярьж исэн ч гэдэг юм маш олон сайн зүйл ярьж исэн. Идрээс ам Өмгөө аймагт явж байгаа лав тий тэнд бас нэгт сумаар ямар дэлгүүн сум билүү дээ ороод тэгсэн тэнд нэг хүн байна гинэ. Бүр ерөөсө тэр хүнгүүл бол тэр сум бараг л үйл ажиллагаа нь явдаггүй тогтдоггүй ерөөсө тэнд галч хийж яадаг энд цахилгаан чинь хийж яадаг те ерөөсө бүгдийг амжуулдаг усчин бүхэл юмыг амжуулдаг нэг тийм хүн байж л те. Тэгээ ерөөсө тэр их гоё дүр юм байна. Дүрч гэж ерөөсөө л амьдрал дээр байгаа л одоо Монгол сайхан эр хүн тий гүндөгөө нэг тийм сайхан сэтгэлтэй тэгээ бүхнийг болгочи бүтээчи гэсэн тийм сайхан дүр зураг харагдчих л тий. Тэгээ тэндээсээ сэдвлэж ерөөсөө авсан гэж. За тэгээ яг хөө мэдээж явцын дунд дорж самбуу ахтаа анх тэр ямар нэг киноны зураг авалтан дээр бас танилцсан байгаа юм өмнө нь. Тэгээ ерөөсөө нүдэнд нь дорж самбуу ахал буугаад исэн гэж өөрөө ярьдгийг. Ерөөсөө л доржоо буугаад исэн. Тэгээд одоо Арслан гэдэг нэр өгсөн бүр онсон гэж өөрөө ярьдаг байсан. Тэгээ одоо ингээ бодоход тэр нэрээ үнэхээр тийм л дээ. Хүн болгон одоо Арслан гэхлээр ямар гоё дотн тийм сэтгэл төрдөг илээ те. Тэгээд яг энд гэж хэлэхэд одоо дордсон буу ахын 3 хүүхдүүд те одоо байгаа. Тэр гуравтайгаа бид нар маш их найзууд бас ингээд холбоотой явдаг. Тэгээд энэ 3 маань үр хүүхдүүдтэйг нийлээд Арслан гэдэг овог авсан байна лээ. Миний аавч дөнгө 46 настайд өнгөрсөн байдаг. 94 онд. Одоо ингээд бодоход бол арай л цаллаа байсан баг. Гэхдээ 46 наснда маш их юм одоо яг өөрөө ч асуусан шиг кино гэдгээс илүү бас энэ хүн чинь театрын найруулагч маш олон сонгодог уран бүтээлүүдийг гоё жүжигүүдийг ингээд Монголын театрын урлагтай байсан. Найруулагч хүн байсан. Олон мэдээж кино байна. Тэр утгаараа бол үнэхээр одоо ингээд яг энд суугаад ярихад бол маш бахархаж байна. Яг кинон дээр одоо нэг цонхны энэ авирлагддаг шүү дээ. Иймэрхүү. Тийм цонх тий яг нэг цонход хүрхгүйгээр номингийн услаа зогсож байсан чинь бол одоо тэгээд номингийн бүслэхийгээр л татдаг л жижиг мод байсан шүү дээ. Энэ мод тий энэ нэрээс энэ ч үндсээ баг энэ байшингаа өргөх хэмжээний болцсон байгаа байхгүй юу? Бүгчим халуун өдөр хаяа нэг сэвэлзэх сэрүүн салхи шиг намуухан алхаагаар наашлах номин. Цэнхэр алчууртай зэрэглийн дундаас тодрон харагдах номин. Тэд номиноо ангийн байцаагч цэвэн аравданга. Арсланга алдарт найруулагч дорж палма ийм дурсан. Дурсанга санана. Номингийн нүд шиг цаанаал гунигтай хулдын цэнхэр хаврыгч дурсан. Эдлэхэр Оюуны чинь өөрөө тийм юу юм л дээ. Дөлөөн намуухан огцмэг тэр байхтар айш байхгүй. Яг өөрөөр л явсан шүү дээ. Оюун цэцэг гэж юм бэ гэдгээр л. Оюун цэцгийн харыг бол тэг намын өөрөг л ар. Нам гэдэг нь ерөөсөө оюун цэцэг өөрөө л баг. Тэнд айхтар тэр тоглоод зүйдүүлэх байхгүй. Өөрөөр намын өөрөө л байсан. Оюун цэцэг байсан. Сайн жүжигч юм байна. Жүжигчдийг ялах юм нь юу гэхээр дотортой доторгүй ярьдаг. Дотортой жүжигчин гэдэг ямар юм хэлээд байна гэхээр би юу их гэж байгаа вүлээ гэдэг бод тунгаал сайн бодсны хүчинд юм хийдэг.
А нөгөө доторгүй гэж яриад байгаа зүгээр өнгөн талын нэг хэдэн үгээ хэлээ. Тэгэхээр тэр үүднээсээ ярих юм бол одоо би айхтар мундаг сайн жүжигчтэй тоглосон байхгүй. За яг үзэгчид тэр болгон анзаардаг болоо яадаг бол. Тэнд нэг алдаа байдгийн штэ. Цэвэр бол миний алдаа тийм. Ажлын дэрвч алдаа. Номин нэг өөр өнгийн цамцтай оронгуудаа энэ авч орчод буцаад гараад ихтэй өөр цамцтай гараад ирдэг байхгүй. Тэгэл ингээл сумын дэвтэр хоёр ингээл газар дараа буугаал. Тэгэл эднүүд ирж яадаг. Тэгээд олсод ирдэг байхгүй. Чи наминг татаж оруулж тань онгоцны талавч тайлбарлаад гэсэн юу хийдгээ. Гэвчлэнгийн юм гарч байгаа. Тэгээд тэр онгоц өндөр ашгүй захирал ирж байгаа. Намин ирж байгаа. Тэгээд тэр хоёрдугаар нисгэгч наминд талтай байгаа. Тийм ээ. Тэгээд тэндээс ашгүй захирал уурлаад эргээд тэр нэг дугаагаар уур жигээ хоёр дэш ингээд агдаг. Эцэн дунд өөргөө. Тэгээд тэр мэрийг одоо ингээд бодох зэрэг манай найруулагч зураглаж ямар их гоё урам сэтгэмжээр авч ирсэн. Хүний сэтгэлийн зөрчил гэдгийг зөвхөн дэргэрлж байгаа. Хардаж байгаа. Хардсанс болоод манай сайшаа тагсан. Тэр оротон битэр нэг өдөр манай говийн үе юм чинь. Манай битэр чи хоёулаа нэг өдөр гүрүүлэнд явдаг энэ урд арлуу. Нэг 8% аваад 10 хэдэн гүрүүл барьж ирээ. 10-аад гүрүүл барьж ирээд би чинь болохоор гүрүүлийг араас нь хөөгд барьдгүй байл та. Тэр орд болохоор гүрүүлийг угтуулж барьж аваад байдаг байхгүй. Тэргээр ялгаатай байхгүй юу. Тэгээд цэвэрд чинь тэр би чинь тэр хангав юм чи тэр анх удаа гүрүүлтэй уучрж байгаа чинь эвгүүцэх гэж ихтэй. Цэвэрд чинь барьж авангуудаа нэг халах хөрөмтийг армаар хийгээд амжаар нь хийгээд би ч нэг юм хувийн руугаа хийгээд. Тэгээ хоёулаа нэг 10-аад гүрүүлтэй ирэхгүй юу. Тэгээ сургуулийн дотор хайранд байсан чинь нөгөө пүрштэй орон дээр бид нар унтцгаад байсан чинь. Орон доогоороо нөгөө хувинтэй гүрүүлээ хийдсэн чинь нэг нь шөнө өшгнөөд гачиж. Тэгсэн өглөөс зураг авахсан чинь зүгээр өрөөгөр дүүрэн гүрүүлүүд. Тэр хамд арч нэг гүрүүл, тэр буланд ч нэг гүрүүл. Тэгээд тэр дундаас нэгийг барьж аваад зэв аравдаг. За би энийг л тоглуулна. Гэт авч очиод цэв аравдгийн тоглуулсан гүрүүл байхгүй юу тэр. Тэгээд энэ нэг ийм гээд нэг бусдаасаа нэг ийм ядгарсан ийм ногоон туяатай ууцсан дээгүүрээ. Ногоон туяатай. Тэгээд манер солонгоо гэд нэр өгцөө. Тэгээд нөгөө цэв аравдан чинь тоглуулаад нөгөө тэгсэн ингээд босгон дээр тавьсан чинь сүүл нь ингээд доош унжчихад байхгүй юу. Тэгсэн балжаа найруултыг нь цэв аравдан энэ сүүлийн жаахан модолго тавьж явах уу гэсэн цэв аравдан болдгүй яах вэ гэдэг ингээд модолго тавьсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө өрүүл нь сүүлээ доош нь уулгаад тэгсэн чинь солонгоо гэдэг цэв аравдан нөгөө гөрүүл нь сүүлээ ингэж өргөө. Тэгсэн чинь нөгөө пис гээд инээд нь алдахаар юм байгаа. Болон багш хүртэл ингээд бахархалтай гэж игтэй тэгжээс надад заавал доосон чи бүгдээрээ пэргийтлээ инээдэл. Тэгээ нөгөө цэв аравданга шагнаа дараа нь одоо юм араад нөгөө. За ангийн үнэмт өгнө. Юу ангийн үнэмт? Пиага анчтын нийгэмлэгийн гишүүний үнэмт. За төргөлөө. Надад тийм байхгүй. Тэгвэл буугаа гаргаж. Манай урлагийнхан мэдэндээ одоо цэв аравдан битийг тийм өөзөөг найзууд байсан гэдгийг мэднэ. Тэгэл үнэхээр говийн зэрэглэлийн төлөвтөр бас эхлээл ингээл танилцаад тэгэл нэг нөхөрлж явсан. Гэхдээ яг одоо тэр 1980 оноос 1992 он нэг 12 жил байна да хөөрхий. Тэгээд тэр чинь өөрөө цэл залгаараа бурхны оронд одсон. Тэгээд хэрвээ амьд цэрүүн байсан бол юун говийн зэрэглээс тэр ангийн байцаагч илүү ямар их том сайхан дөрүүдийг бүтээх байсан юм. Тэр бол харамсмаар ийм зүйл. За тэгээд энэ үдээр ч одоо тэгээд тэр байгаль орчноо хайрлах, хамгаалах, ан амьтдаа хайрлах тэргээр
тэнд одоо тэр ангийн байцаагчийн манай Чавын харавдангийн дагуулсан тэр дүр бол их гоё шигдгээ болсон гоё дүр тийм ээ. Тэр дархан эрдэнэ рүү баригад явахаа өмнө манай гэрт нэг очсон юм. Тэгээд битэрийн хамгийн сүүлийн уулзалт бол тэр байсан. Тэгээд битэр би нэг сүүс рүү хичээлд явчихад манай гэрт унтаад үлдсэн. Тэгээд би эргээд ирсэн чинь шатаар буугаад явж тэгээд битэр шатн дээр даараад тэгээд цэвэрвтэн энд хоёулаа манай нэг өмнө гоё нэг айл байгаа. Хоёулаа эдийд орж нэг сайхан адууна мах чануулж идий гэж хоёулаа орсон. Тэгээд эдийд ороод нутаг орноо хуучлаа. Тэгээд суугаад тэгэл автобусны буудаас хоёулаа хоёр тийшээс ороод би гэрлүүгөө ороод цэвэрвт автобус суугаад Гандан руугаа явсан. Ийм тэгэл тэрнээс хойш тэр уулзч чадаагүй. Тэгээд ер нь итгэдэггүй байлаа л цэвэрвтэн бурхан болцсон байж таг манай эхнэр над хэлсэн. Тэгээд би итгэж чадаагүй. Энэ олон дөрөв дотроос хамгийн тавайж гарсан дөрөв бол манай ашгүй захирлын дөр яхахгүй мөн хөдөөгийн нэгэн суурьнд сургууль төгсөөд анхаарч байгаа нэг залуугийн ажил амьдрал тэр ах үед дасч байгаа. Тэр ахуйгаа дасаад тэр сургууль анги танхиман тэр өөрөө өөдөн татаж байгаа. Ийм сэхэтэн хүний сайхан төр болж Монголын үзэгчдийн зүрх сэтгэлд үлдсэн. Энд яг та бүхэн тэр зураг авч явах нэрнээс ийм засвар юм хийж ийсэн юм уу? Эсвэл зүгээр яг кино юундаа зориулаад хийсэн юм уу? Тэгвэл яг л тэр барыг засчихсан ш. Тэгээ тэр шахаад тэр үнээс хийсэн. Тэр үнэхээр засвар хийсэн. Зүгээр ингээд аваад төр авчихсан тийм зураг биш шүү дээ. Яг тэр захирлын шахаад засварлаа бодаа хийжсэн. Тэгээ ямар ч нэг каминд ярьж байгаа шүү дээ. Хамын хөхөнгөр утчаа. Өгөө гэгэл өнгөр удаа. Ягаад гэвэл хүүхдийн орчин гэгээлэг байх хэрэгтэй. Тийш. Тий. Тэгтэл манай хүмүүний санаа бол яг хөхөр нөгөө янз бүрийн юмар одоо зурж яхад нөгөө харангүй юм харагдахгүй. Тийм өнгөр бодчихъя. Одоо ингэ эргээд бодоход тухайд ер нь дөнгөж сургууль төгсөөд тийм захирлуулж ирсэн тийм түүх байгаагүй шүү дээ. Энэ кино энэ үгээр бас шинэ юм өгсөн байхгүй. Шинэ залуучуудыг одоо шинэ гарч байгаа боломжтой дэмжих хэрэгтэй. Захирал гэхээр заавал настай 40 50 60 хүрсэн захирал байж болох. Яагаад 20 эдтэй сайхан залуучууд захирал хийж болохгүй гэж. Хэрвээ тэр олон залуучуудыг хэлгэсэн бол өнөөдрийн дэвшин хүрэхэд арай л өөр байх. Залуу хүний сэтгэж байгаа бодож байгаа өөр. Тийм би. Одоо буцаад ингээд хар одоо нэг юм залуу хүмүүсийг дэмжихгүй шүү дээ. Сум, аймаг, Монгол улс. Их орныхоо ширхэг чулуу бүрээс ч холдохыг үл хүсэх арслангууд өнөөдөрч сум бүхэнд бий. Тэд говийн зэрэглээг үзэж их нутгаа, их орноо хөгжүүлэхийн төлөө чармайна. Эндээс тэнд очиж махих олон залууст их нутагтаа арслан шиг иргэн ирж эзэн нь болохыг сануулна. Тэр одоо 80 он юм спортын төв ордонд нэг тэмцээнтэй байсан чинь энэ ган хоёрыг эдэрчээд авс түрүүн танил байсан. Ирсэн чамаа нэг юмд оруулах гэсэн юм. Гэт ингээд байсан тэр параб гэж байдаг юм дэггүй. Тэгэл тэр тэмцээч өдөржин болсон баг ган хоёрыг өдөржин тэр юм дээр
юу хамт байсан байх нагаас гэж. Тэгээд дуусаад л тэг хяна үйлдвэр дээр байцсан. Тэгээ нэг дээл өмсүүлээд хүний дээлээ шилэп малга хоёр харагддаг. Тэгээд тэрийг өмсөөл тэгээд намайг юу агсан. Тэр одоо үйлдэл хийх гэсэн юм одоо юу захирал юу хандлага зэрэг чи хаалгыг ингэж онгоолгож өгөх юм шүү. Хэлээрэн зохиолын багш тамд ингэж намайг зээжлүүлээл. Тэгэл тэр нэг павильон дотор л цаанаас нь хоёр хүн хаалганд татчихсан. Тэр захирал ингэж одоо ойж байгаа шүү дээ. Тэгээд тэр захирлыг таби анхадаа таарч байгаа л гэсэн үг шүү дээ. Одоо нэг багш яхан сон одоо хийгүүр төгч явж байгаа л тэгэл хичээлэл орж иж байгаа. Тэр намайг нэг юм дээр магтсан би нэг зааж өгөөгүй юм хийлээ гэж. Юу хийгээд гэсэн чинь нөгөө та ингээд авцсноороос өрөөд энэ сургууль руу орж гэхдээ би нэг гээд ингээд цааш яригдгийн тэр нэг хүмүүс мэддэг юм шиг. Тэгээ тэрийг чи санаач өөрөө хийлээ. Их сайн хийсэн гэдэл намайг тэгж магтаад тэгэл. Тэгээд эндээс гаргаж ирсэн. Тэгээд би одоо тэр юуж харахыг мэдэхгүйсэн чинь сүүлд нь тэр хувийн зэрэглэгийг гаргасан чинь л тийм одоо үйлдэл хийгээл юм. Та 20 гэд насаа үндсэндээ өнөдөр эргээд харж болох тийм төвчөндөл одоо кинод орсон юм билээ. Тэгээ энэ киноч одоо манай хулдынхны өвгдээчүүд ахмадууд их орсон одоо хүүхдүүд нь үзээд бас баярч баярлж яадаг энэ түүхэн дурсамжтай кино юм. За тэгээ кино маань бүтээгдээд хот яваад дараа нь нөгөө кино ирж нээлттэй хийж гарна гээл манай хулдынхан чинь за өнөө говийн зэрэглээ хизээ ирэх нү гээл бөөн хүсэн хүлээс юм байдаг лээ. Би тэгэж одоо залуухан сайхан бужиграстай сайхан залуу байсан шүү дээ. Одоо нэг жоох юм болгоо. Тэгээд кино үзэх гээд гөлөөрөө мандгай мотор гэрэл асхтайгаан зэрэг юу яах гал кино үзнэгээ явна. Тэр баруулагаарынхаа хэдэн багш нэг кино үзье гэж орой гэрээс нь дагуулж явж байгаа. Жоохон газар дөхүүлж бод ирээгүй гэж босаа зүгтаачдаг. Араас одоо мэдгмаа хиндэргээд гэрэн худаа байлаа гэж чулуун үлгээд үлддэг байсан. Тэгээд хожим нэг кино ирдэн хүмүүс нэг хүсэл энэ одоо биелж сайхан кино болсон л гэж би боддог шүү дээ. Таны зоогийг авчирлаа. Үш. Би нэг ч яах юм бэ? Надад хэрэггүй. Цаатхыг аваач. Даргын тушаалаа мэдв. За би чинд одоо анх төрснөөс хойш л одоо энэ нутгийн онгоо хөхөд энд 30 хэдэн жил амьдарч байна да. Говийн зэрэглэг гэж кино та хэд удаа үзчихсэн? За говийн зэрэглэг кино гэж манаас зураг авалт хийсэн учраас ер нь бол байнга шахуу нэр наснаас ол үзсэн. Тэгээ ер нь одоо хэдэж их юм да ер нь байнга л үздэг шүү дээ. Гарч илэвэл үзчихлээ. Ер нь чи бол арслангийн амьдралаар амьдарч байгаа үе юм биш байж. Тэгвэл арслан бол хамгийн гол нь их нутагтаа унсан газартаа хайртай. Эндээсээ би холдохгүй байна гэдэг л одоо тийм ерөөсөө чи нэг л одоо цагийн арслан ба шүү дээ. Тийм байна. Одоо тийм л юм уу да. Ихнэр хаалах уу? Энэ нутгийнхаа. Тийм утаа тэр замын төгжрэл тэгээ нэг багтчихгүй байгаа нь бол одоо энэ өдөө хээр талд одоо ингээд дураараа ажиллаж амьдарч сурцсан хүнд бол одоо тэгээ ер нь их л хэцүү шттэ бас. Сум хөдөө сум тэгээ одоо бүр хөдөө одоо мал дээр одоо хүн бол ер нь бараг байхгүй болж шттэ. Хэдин хурдны морь торгож гин үү? Одоо нэг морь ууж байгаа нэг хэдэн залуучууд л тэрэндээ саад. Ер нь хөдөө яг мал дээр саадж шттэ. Бусдаар бол одоо төвд байгаа залуучууд ховордож байна. Дандаа хот газар. Тэгээд бас ихнэр олдохгүй юм тийм ээ. Тэр аль бүр асуудал. Алддаг хөдөө нэг залуучууд эхнэр алддаг нь бол бүр асуудал шүү дээ. Харин тий. Одоо бүр нөгөө толгондсан асуудал бол нөгөө сургууль соёл хөөгөл тэгэл хот бараатаар тэгэл нэг болсон болоогүй тэгэл явцгаачдаг. Тийм байна. Өстой тийм байна. Асаагүй тийм байна. Одоо тэгээд номын шиг хүүхнүүд өдөөд байвал бас тэгээд залуучууд хэрэгтэй л байна.
гарсан юм да. Тэгээд манай суман дээр бол энэ кино зураг авдаг улсууд ирсэн гээд ер нь зунжингаал юм болж исэн. Киноны зураг авч. Гаргаад, хонь гаргаад. Тэгэлгүй дээ. Тэгэл Арслан эдэр чинь нөгөө хувийн мөвөн өшгөлөөл бид нар бас сонирхдаг л байсан. Тий. Тэгээ сумын клубт бүжиг болно. Тэрэн дээр нь киноныхаа ирсэн бид нар чинь бас тийм залуу байсан юм чинь бас энэ тэндээс хүмүүс ирэхээр чи бүр илүү очиж сугалж очдөг байсан шүү дээ. Сайн хүйтэн байсан л буцалж байгаа цаа хийгээд өгөхөд хүйтэн байсан эдэр гэж ярьдаг эдэр байсан шүү дээ. Тэгээд би тэрийг мэдэхгүй нэг ямар учиртай юм. Одоо баг үнэн байсан юм биш үү тэр чинь. Ингэж боддог шүү дээ. Ер нь тийм яриа манай энд бол даам дамжаа яригдчих л байдаг. Дурсамж гэдэг заримдаа хүндүр, заримдаа сайхан байдаг. Гэвч цуурхлаар дамжсан дурсамж. Говийн ганц айлаас ганцаараа л амьд үлдсэн юм гинлээ гэх яриа өнөөдөр ч тэрний сэтгэлийг зовоосоор. Найруулагч нь ч, зураглаач нь ч, гол дүрүүд нь ч үгүй болсон энэ кино өнөөхөр нь сэтгэлд дотн үлдсэний учир нь хүний оюун санааны хүч билээ. Хүмүүний бие мөнх босч тэдний 46 жилийн өмнө тарьсан модод байшингаа өргөх шахам өндөр ургажээ. Байгаль дэлхий харин мөнх гэдэг нь инээ. Та сэтгүүлч ирэхээр ер нь би ер нь их яриа өгдгөмдөө гэж өчтөр ярьж ирсэн тийм ээ. Сэтгүүлчдээс хоёр л юм асууж нэг нь говийн зэрэглээгээ киноны жүжигчид ингээд өнгөрчөд тах чинь та яагаад амьд байгаа юм бэ гэдэг юм зүйл. Тэгээд энэ надаа өөрт ч гэсэн хүнд байдаг гэж ярьжсэн тийм ээ. Тэгээд одоо энэ тухай одоо тэдний тухай нэг хэсэг би киног үзэж чаддаг байсан ш. Үзэхээр л нэг юм ингээд эндээс чи магшаа ойлчих гал. Нөгөө идээ санахаар хэцүү ш. Одоо ингэ бодож яхад ер нь сайхан жүжигтэй зүг видеосон байгаа. Тэгээд санахт юм. Эндаа сайхан хүний саруулттай зүг байсан. Уучлаарай. Жохон байж байгаа. За зүгээрээ. Тэр их яхаар л одоо бүх юм ингээд сэтэрч байгаа. Тэдэргээ яхаар. Тэр бас хүмүүс нэлээд хатуу байна тийм ээ. Ер нь чи ганцаараа л үлдсэн юм уу гээл ингээл нэг муухай сатуу үгээр жичилж байна. Та магадгүй тэрнээсээ зүгтаагаад энэ олон жил тийм ээ. Уран бүтээлээ ингээд уран бүтээлээс ч холж байсан байж магадгүй гэж би бодсон л доо. Тийм юм ер нь байсан юм. Яг тэр одоо ганцаараа хөөгүй байна ли. Бас нөхцөн байна. Тэгээд тэр янз бүрийн хотлоо яриа. Ороо цай уугаагүй гинэ. Тэгээд машин тавьж ийсэн байна. Бас нөрөө тэгээд яасан юм байна. Тийм юм болоогүй шүү дээ. Тэр бол хотлоо яриа. Одоо би энэ бүр хэлчихэж одоо. Зэрэг тийм юм болоогүй. Тэгээд ороо тэр цай маа уугаад тэдний цай уусансан болоод бүгд тэнгэрийн оронд явцсан гэдэг тийм юм байхгүй. Зүгээр өөрөөсөө өөрсдийн тавилан гараад тэгээд тэнгэрийн оронд явцгаас. Тэгэхээр нөгөө гэрэл одоо ингээд араас дагаад байсан
гэж яриад. Тэгснээр замаа суухад айлд орсон чинь тэр айл тогоонд цай устгаж ирсэн, цайгаа чанж ирсэн. Тэгэл цайнаасаа ажиглаад өгсөн чинь цай цэв хүүтэн байсан гэж тэдний яриа биш. Тэр бол манай Дорцсон буу найрагч Цэв Арвтан хоёр бол ер нь бол тийм ам нийлэх гэж ихтэйхэн нэг ярьсныг нөгөөд давслах гэж ихтэйхэн тэгж үнэмшүүлж ярьдаг тийм агуу тийм чадвартай улс шүү дээ. Ер нь бол яриа бол тэр хоёрын ам ярианаас гарсан ийм яриа байхгүй юу? Тэрнээс бол ямар юм нэг тийм байх вэ? Тэн дээр бол тэр ард түмний дунд ярьдаг шиг тийм явган тийм яриа бол тийм худлаа зүйлээ гэдгийг би хэлж байгаа. Бажин нөрөгч над хэлсэн нэг өдөр ингээд өдийн хоол зургийн дараа өдийн хоолоо идчихэд сууж исэн чинь райшингийн сүүлээр сууж исэн Цэв Арвтан битээр. Тэгсэн бажин нөрөгч гарч ирснээр ган хуйгаа чи энэ манай кинонд Арслангийн сэтгэлээс гарсан ийм дуу байх хэвээр чи бичихгүй юу? Тэгэхээр би одоо яаж бичих юм бэ? Тэгэл тэгсэн чинь чадахгүй гэж тэгсэн чинь Цэв Арвтан над руу чи бич чи чаддаггүй яа тийм гээл одоо тэгж байна. Тэгэл одоо бажин нөрөгч чи бичиж өгчгээл яваад гэсэн. Тэгэл тэр унтчих тэр шүн тэгэл хөвчих хооронд говийн тэнгэр хангайг бодвол нэх алцад юм шиг болоод тэр тэнгэрийн заадал тэр цагаан зураас тэнгэрийг хуваагаад хоёр өөр өнгөтэй тэгээд байн халуун бүлээн уур амьсгал орж ирснэ гэнт нэг сэрүүхэн урсгал сэрүүн агаар татж орж ирээл тэгэл нэг тааны үнэр ингээл нэх одоо тийм хамар цоргим үнэр орж ирээл тэгэл ингээл тэр үнэхээр нэг онцгой сэтгэл төржсэн та тэгэл би тэнгэр харж ивч байгаа тэр нэг элгэн халуун говьтойгоо ихийн хайраар холбоотой юм гэдэг тэр мөр ороод тэгэл цааш нь би нэг ургуулаар бичсэн. Тэгэл бажин нөрөгч үзүүлсэн палмагч үзүүлсэн чинь болж гэнэ гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа чи дууныхаа шүлгийг батлуулаад эргээд нөгөө аан хоёр онгоцоороо одоо Улаанбаатар руу явсан да. Тэгээд бас жүжигчд хүргэх ажил байсан, материалаа хүргэх ажил байсан. Тэгээ би Бэгзий явуулангуй дээр очиод Яруу найргийн зөвлөлийн дарга байсан явуулангуй. Тэгээ явуулангуй дээр орж шүлгээ батлуулж аваад тэгээ хөгжмийн зохиолч нь Жанчуу багш соёлын яамны уран бүтээлийн хэлтсийн дарга байсан. Тэгээ Жанчууга дээр ажил дээр нутсан байхгүй байсан. Тэгээ амралтаараа гэртээ байж харна 19 дугаар хороод гэрт нь шүлгээ аваач өгвөл тэгэл би Улаанбаатараас нааша эргэж ирсэн. Ерөнхийдөө бол одоо ингээд энэ говийн зөрчлөг киноныхны ингээд ярихаар бүгд л бас гоё шижралч хүмүүс байсан юм уу да. Одоо манай нэг ард илч киноны дээр үзэр тоглодог. Заануу 6 ч хүртэл тэгэл ус ч өвгөнд тоглол явж байгаа жишээний аахгүй. Тэгэл тэр нөгөө гэрэл жимжигийн тоглодог манай говьч хүрлээ болохоор тэр нөгөө геологийн сахад үстэй нэг үйл бүтэх нөхөр байхад тэр хонжоо айлын нөгөөх нь чамжлон багшч байх жишээ нь Монгол Улс гавьч хийж байгаа. Тэгэл манай нэг гавьч тунгалаг ихсмэгчгээд яг нэг түрүүний хэлэхэд бүх жижигхэн дүрдэн хүрт дандаа мэргэжлийн уран бүтээлч тоглосон. Анхны кино юм болов уу гэж би боддоо шүү дээ. Амьд дөрүүд шүү. Энэ дөрүүд л ингэж амьд дүрийг, амьд хайрыг, мөнхийн хайрыг зогцлоосон юм аа л гэж би хэлж байгаа. Хоорондын янаг хайрын сэтгэл залуусын хооронд өрнж тэр дотор бинийгээ ойлгож бивиндээ болтож исэн бол хамгийн энэ хүн гэдэг амьтан оршин тогтнож байгаа цагт хайр дурлал уярхал нөхөрлөл мөнхөд байх юм. Мөнхөд байхын хажуугаар хамгийн эрхэм нандин юм онсон газар угаасан гэсэн. Тэтгэлийн чарлаад байгаа юм л да. Ямар сайн л тэр явах гээд арслан явчаад бууя гэж орилоод тэр тал дотор ингээд нэг эзэн
чинь шүү дээ. Энэ чинь их байгаль хүн хоёрын хувийн холбоо мөнгөд нэг байдаг юм шүү гэдгийг энд чарлаад байгаа байхгүй. Цэлмэгэтэй хэнгэрийн нартай эрхэлсэн цэлгээр говэдо өсөж торнот хүлгийн зон ташуургож хүний зэрэгт хүрсэн болохоор элгэн халуунгатай ихийн хайраар холбоотой ахуу зэхүү алтан гомын алхамч холдомгүй Wilson zerigide altın nadsa ulgirin gagdo nere doğduç surigin tasnas andırda ihlet suldu himrarksın bağlığa. Тэгээ яг энд бичээтэй байна л да. Ер нь бол энэ 80-аад оноос Монголын киноны уран бүтээлчид хүний сэтгэлийн дотоод ертөнц рүү дайралт хийж эхэлсэн гэнэ л дээ. Тэгэд энэ уран бүтээлчдийн сэтгэлгээний нэг том алхам болж эхэлсэн юм аа. Жишээ нь одоо нэрт найруулагч Дорж Палемгуайн зохиолоор Балжин ямын зохиолоор Дорж Палемгуай найруулсан Говийн зэрэглээ киног бүтээж жирийн хүмүүсийн хүсэл эрмэлзэл гэгэн тунгалаг сэтгэлийг нээж харуулсан. Холын зэрэглээнд цайран харагдах сумын бяцхан төв. Их говийн дунд жирэлцэн авай. Яг л ийм жирэлцэн буйда Монголын кино урлагт цоошин өнгө, дөрвүүд, үзэгдэл, орчныг авчраа зогсохгүй. Зээл залуухан тэдний залуу халуун насыг хальсанд ёстой л мөнхлөн үлдээжээ. Одоо хэрн яваад очвол номин холбоондоо хашаа сургуйлда арслан трактора бариад л ажин түжин амьдарч суугаа шиг зэрэглээдсэн нэг тийм агаар дунд тэд жингүүдж яваа шиг холоос цайран цайрсаар тэдний дэргэд очвол юу ч байхгүй хэрн дахин зэрэглээх мэт ер бусын мэдрэмж дунд хідэн өдөр байлаа. Саяхан зүүднээс ирсэн. Эсвэл аль эртийн мансууралд өдгөө жаргаж яваа шиг санагтаад хөл ер газар буулгүй говь нутгийн агаарт хөөрөгдөн нисэж яваа шиг санагдана. Ташуургож хүний зэрэгт хүрсэн багахаа